Сайн бацгаана уу? Шинэ нэрний шинэ хүн. Эрхчлөлөөр өгөө тэмүүлцгээ подкаст юм байна. Энэ удаагийн дугаар эхэлж байна. За өнөөдөр бид намжил сайхан багштайгаа ярилцгаа сууж байна. Тэгээд өнөөдөр өөрийнх нь яг туулал, туршлага тий яагаад энэ зам руу орсон бэ? За энэ талаар яриагаа эхлэх байлаа. За сайн бацгаана уу. Бүгдээрэнд өнөөдөр минь төргий. Тэгээд яг анх сүнслэг замыг сонгох болсон шалтгаан гэх юм бол одоо юу гэдгийг бүр нэг хүүхэд байгаас ахвалал даалт ертөнд ч юм уу, ид шид ч юм тийм их сонирхолтой байсан. Тэгэл элдв онц ид шидийг туршиж үзэх ч юм уу. Тэгэл даалт ертөндтэй холбоотой тэр тэдгээр зүйлийг аюуллах тийм мэдрэхийг илүү хүсдэг байсан. Тэгээд яг мэдээж тэгээ амьдралд орно, амьдралын ихээр гэдэг шиг л амьдралын бүхэл зүйлийг туулаад явж явах хооронд тийм хүчтэй уналт хүнд бий болдог шүү дээ. Яг тэр уналтаас хойш бүр ингээд за би ер нь юу болоод байна. Нэг л том юм мөрөөдөл ингээл хүсэл яваад идэг. Тэгээ тэрэндээ хүрч чадахгүй байгаад идэг. Гэтэл эргээд энэ амьдрал маань бас яг миний санснаар болохгүй байна. Энэ бүхнийг би одоо өөрөөсөө л эхлэх ёстой юм байна гэж бодож анх эхлэв. Тэгэл ер нь тэндээс хойш зөвхөн өөртөө эхэлж ажиллаад бясалгалч бай, йогч вэ нү бүх юмыг туршиж үзээл за биш вэ гэл дотроос угаасаа ингэ нэг мэдрэмж өгөөл яваад идэг. Тэгэл хайж хамгийн сүлд гэх юм одоо яг энэ сургалтыг сонсоол тэндээс яг тийм энэ мөн байна. Ийшээ ороод үзье. Эндээс л би өөрийнхөө замыг олох юм байна гэдэг мэдрэмжээр анхны сургалт руу хөтлөгдөж орж ирж байсан. Тэгэхээр одоо нөгөө нэг хүмүүс бас 2-3 янзаагаад идэг штеп. Зарим хүмүүс бол ингээд сүнслэг зөвлөлнөөс бүр айцтай тий. Сүнс гэдэг үгийг бүр сонсгоос ч айдаг. Тэнгүүт ингээ амьдралын туршааг шахуулж агаад гарцаагүй байдалд ороод үг авсан ч юм уу эсвэл сүнстэйг холбогдсон хүмүүс байгаад байдаг тий. Өөрийн хувьд болохоор багаас ерөөхдөө сонирхдаг байсан гэдэг тий. Тэгтээ нөгөө амьдрал нь бас ингээд болохгүй шахуулаад байгаа мэдрэмж аваадсан шүү дээ. Тэр нь одоо яг юунаас болсон гэж боддог вэ? Тэр уг нь бол айгүй нээлттэй байгаадсан ба шүү дээ тий. Ингээд нөгөө тий бүх юмыг л туршиж үзээл нэг юм шин юм бүтээх гэж гэдэг юм уу? Шинэлэг юмыг л айлуулах хүмүүс төргий айлуулах үнэн зөв бай гэдэг талаас л тэдгээр юмыг нэлээ их судалдаг л байна. Яг хүүхд тахт бол мэдээж тийм мэдэхгүй юм чинь ид шид эдэр талаас нь илүү сонирхол явж байна. Тэгээд яг нөгөө өөрийнхөө мөн чанар асуулт ирж эхэлдэг юм байл л дээ хүн. Би хий юм бол ямар зорилготой ирсэн юм бол яах гэж энэ хорвоо дээр мэдлсэн. Хүн гэж юу юм бол тэгэл хариулт хайгаал яваад идэг. Хайхлаараа дандаа нөгөө гаднаас л мэдээж яаж байгаа шүү дээ. Өөрөөсөө хайх гэдэг зүйлээ ерөөсөө мэдэхгүй болохоор чинь ном сонин сэтгүүл юу байна бүгдийг уншаал, сургалтууд юу байна хараал, мэдрэх гээл хичээгээл. Тэгээ үнэхээр олдохгүй бүр ингээд гацаад бүр нам тийм байдалд орж байгаа байхгүй. За одоо би яг яах ёстой юм болоо. Ямар нэг гаргалгаа байж л ах ёстой гэсээр ингээд бүх юм болохгүй болсон. За ийшээ ч явъя тийшээ ч явъя гэхэлэр л гацаанд орчвол нэг юм бүр нэг юм амьдралын бүр нэг юм хамгийн хар бараан гэдэг шиг л тийм мэдрэмж аваад сүүлдээ ч за энэс би яаж игэл гарах хэвээр өөртөө л ажиллах хэвээр юм байна гэдэг. Гэтэл тэр маань өөртөө мянга ажиллаад идэг хүрдгүү сэтгэл нэг л хүрдгүү цаа нэг юм дутуу байгаад идэг. Тэгэл яг энэ замаар явж эхэлснээс хойш тэр бүхэн чинь өөрөөсөө эхэлж хайдаг юм байна. Өөрөө байсан юм байна. Гэхдээ тэрийг сүнслэг төвшнөөс илүү дээд ухамсараас хайж эхлэх юм бол ухаж тэрийг ойлгох юм бол энэ бүх зүйлд гарц гаргалгаа байсан юм байна гэдэг юм. Нэлээд сайн мэдэрсэн гэж хэлж болно. Одоо таны хувьд болохоор нөгөө одоо өмнөх сургалт төгсөжсэн хүмүүсийг бодохноо айгу асар урт хугацаанд бас тий дээдстэйгээ холбогдсон. Тэгээд одоо бас ингээд багшлаа явж байна тий. Тэгэхээр энэний цаана ямар одоо нууц ч гэх юм уу тий ямар туршлага байгаалаа тэрнээсээ авалцсан бол. За. Яг тэр талаар ярихлаар бас бодонгууд яг нөгөө өөртөөгөө илүү ажиллаж байсан байна бас зөвл болоод байна л та. Аль болох өөрлөгөө орохыг хичээж байсан байна. Тэгтээ тэр чинь тухайн нөхцөлд нэг хамгийн нэг өөрийнхөө тарих буюу гадна мэдлэг дээр илүү суурилж тэгэж за энэ юм байна гэд нэг тодорхой хэмжээнд баг зэрэгээр засах ч юм уу. Тиймэрхүү анхан шатны үйл явцуудыг илүү явуулсан болохоор орж ирээд арай л хурдтай явсан юм бол гэж боддتي. Яг гэхдээ орж ирээд бас хичээсэн зүйл нь гэх юм бол бусдын төлөө гэдэг зүрх сэтгэлтэй, бусдыг зүрх сэтгэлтэй багтааж
хин нэгний төлөө тэдний өмнөөс хариуцлага хүлээж хичээж эхлээд нөгөө өөр дөрөд бас ам бий гэж яриад байгаа шүү дээ. Тийм амиа бодох сэтгэлээр биш бусдын төлөө байгаа тэдний төлөө хичээж эхлэх юм бол ер нь хурдан явдаг юм байна гэж л одоогийн яг зүгээр байгаа нөхцлөөс л үнэлээд байна л та би. Тэгэхээр одоо манай сургалтын төвийг одоо ингэ сонирхож байгаа хүмүүс ч юм уу те. Ялангуяа залуучууд те. Яг одоо манай амжилтсан залуу хүн одоо нэг залуучуудад нэг ингэдэг ийм асуудал байдаг. Яг одоо ийм нэг гацаанд орсон байгаа ч юм уу ийм хүн байвал нэг ингэчээрээ гэж зөвлөгөө өгвөл юу зөвлөв вэ? Тийм сэтгэл готролч бай, харилцааны асуудалч бай, амьдралд яхаа мэдэхгүй байх, өөрийнхөө хэн гэдгийг танимаар санагдах. Тиймэрхүү үед рүү хамгийн түрүүнд өөртөө цаг гаргаарай. Хамгийн эхлээд өөртөө цаг гаргаад тэгээд тэндээсээ би яг юу хүсэж байна гэдгээ мөнхийн асуултаар хариулт авах хэрэгтэй болоо өөрөөсөө. Тэгээд тэр хариулт хизээ нэгэн цагт өөртөө чинь хамгийн дотор ирдэг. Тэр мэдрэмжээ хүлээж авсан цагт бол танд дүү талга гарцсан хаанч байдаг. Тэрийг сайн ойлгож ухаарай л гэж хэлмээр байна. Ер нь бол бүх асуултын хариулт өөр дотор байгаа тийм. Мэдээж гэхдээ яг тэр нөхцөл байдалд явж байгаад уучраа олохгүй үе гарна штэ. Тийм бахад бол яг танд ийм нээлттэй туслах хүмүүс бас дэлхийн ертөнцөөс хангалттай ирдэг гэдгийг хүлээж аваарай. Тэрийг мэдээрэй. Хин нэгэн бас таны төлөө өнд байдаг гэдгийг ухаараарай гэж хэлмээр байна. Таны одоо яг сүнслэг замнал руу орсноос хойш хамгийн их олзуурхсан зүйл бас хамгийн их шантарсан зүйл юу вэ? Хамгийн их олзуурхсан зүйл гэвэл яг нэг хайгаад олохгүй байсан нэг том юм бүтээмээр идэр санагддаг шүү дээ. Гэхдээ тэрийг юу гэдгийг мэдэхгүй байсан бол одоо энд орж ирснээр ерхий ийм чиг байдаг юм байна. Дээдс буугаад ирэхэд чинь ядчил намайг чиглүүлээд чи ингэж бол энэ зүг биш шүү. Ийм мэдрэмж чинь ийм байдаг шүү. Тийм байдаг шүү гэдэг нэг бүх юмыг нэг юм арай цэгцтэй ийм төөрөл биш нэг юм шулуун зам руу орцсон надад тийм илүү олзуурхмаар санагддаг. Тэгэхээр хамгийн шантармаар байсан үе гэвэл одоо яг ингээд нөгөө шилжилтүүд явагддаг штеп. Бидний ярьдгаар бол одоо нөгөө тухайн нэг төвшөнд байжгаад тэрнээсээ гараад шинэ төвшин рүү ороод байнгын юм нэг юм одоо хүмүүхийн хөдөлгөөн дотор шилжилт явагдаж хахад тэр шилжилтийг ойлгох тэр аюу хэцүү байдаг гэсэн. Заримдаа ингээд үгүй чи юу болчихоо яач юу гээл хүлээж авах нөгөө өмнөх сэтгүүгээр хандаад тэр нь надад амар хэцүү байдаг гэсэн. Яг хөөхтэй одоо бас учрыг багаар олж эхэлж байна. Шилжилт гэдэг зүйл мөнхийн зүйл юм байна. Урсгал хөдөлгөөн гэдэг зүйл чинь мөнхийн зүйл юм байна. Тэрэн дотор хүн байнгын тийм өөрөө ч гэсэн урсгал тагж тэр урсгалын дагуу шилжиж хувирж өөрчлөгдөж явбал энэ амьдрал гэдэг чинь бас бэлэг юм байна гэж л харж байна да. За та ингээд нөгөө одоо өмнө айгүй олон төрлийн сургалттай юм сонирхдаг гэсэн гэж байна шүү дээ. За одоо энэ алгоноос ч ингээд яг одоо энэ сургалтыг танд юугаар арай илүү давуу танд юугаар илүү өөр өгөөж өгсөн гэж харж байна тий. Мэдээж хүн болгонд нөгөө өөрийн гэсэн хөвгдөл чадвар хүн болго өөр байгаа шүү дээ. Үгүй яг өөрөөрөө чи бүхнийг чаддаг өөрт байгаа өгдлөөр амьдрч болдгоо. Дотор байгаа хүсэл тэмүүлэл чинь чиний өөрийн хүсэл тэмүүлэлээ. Тэрэнд нь одоо манай багш нар чинь тэрэнд нь чиглүүлж өгч байгаа шүү дээ. Тэр дотор чиглүүлгээ аваад эхлэхлээр хүн өөрөө өөртөө ихтгэлтэй болж байна. Өөрийнхөө тэр хийх гэсэн зүйлийг хийж эхэлж байна. Тэгээд эхлэхлээр тэр нэг амар тайван байдал баяр баясгалан гэдэг зүйл илүү одоо мэдрэгддэг болсон гэж бас хэлж болно. Арай юмд нэг юм тайван байдлаар харж байна. Яг өөрөөрөө нэг юм илүү гэд нэг байнгын сэтгэлийн шаналгаа байхгүй. Гэтэ мэдээж мэдрэмж гэдэг зүйл бол байнга л байгаа л да дадлаасаа бас бүрэн салсан гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ миний хувьд бол хангалттай сайжирсан ахиц дэвшил гэдэг зүйл үнэхээр байгаа болохоор энэ дээр бол үнэхээр талархалтай байна. За таад ингээ нөгөө нэг яг өөрөө дээдсээ болгож ирээд ингээд цэвэр ухамсараар нь яриулт өгсөн байгаа та тий. Яг одоо дээдс буугаад ирээд ярьж ах үеийн одоо тэр мэдрэмж юу яг ямар байдаг вэ? Өөрийн одоо юунаас юугаар ялгардаг вэ гэх юм уу? Тий. Яг дээдс буугаад ирэхэд бол одоо юу гэдгийг одоо нөгөө тархиар бид нар ингээд тархиараа гэж хэлээ л да. Ярихаар ингээд нэг юм байнгын эргэлзээл яах бол их бол за ингэчүүл бид их болов уу энэ зөв болов энэ буруу болов гэл нэг мөнхийн нэг юм яг яах гээд байгаагаа мэдэхгүй
Энийг шийдвэр гаргасан ч ардан заавал нэг айц байдаг бол яг дээдс бууж ирээд хэлэхэд тэнд ямар ч тийм эргэлзээ айц байхгүй. Тэгээ яг тэнд хамгийн зөв гэсэн гаргалааг нь шууд буулгаж хэлж өгдөг болохоор тэндээс за энэ зам зөв юм байна. Ингэж явах хэрэгтэй юм байна. Тэгээд ийм чиглүүлэг гэх юм луужинтай болчихж байгаа гэсэн юм уу? Тэр надад айгүй их таалагддаг. Яг тэр дээдс ингээд таны дотор буугаад орж ирээд амаар ангийг ярьж ах уу юм мэдрэмжийг яг юутай зөвлөх вэ? Ямар байдгүй юм? Та өөр удаад нэг хүний ухамсар дотор орсон юм шиг мэдрэмж байдгүй. Тий. Эхэндээ бол нэг юм өөр хүний юмд юу лэнч би юм бэлгүй гэмээр л юм мэдрэмж төрдөг гэсэн шүү дээ. Тэгээ яг дээдс буугаад ирцэн байх үеийн тэр мэдрэмж бол бүр нэг юм хүнийг дүүрэн бит болдог шүү дээ. Нэг юм амар сэтгэл хангалуун. Юу ч байсан окей би асуудалгүй байна гэдэг тийм мэдрэмжээр амар цэнэглэгддэг юм. Тэгээ яг үнэхээр үнийг хэлэхэд заримдаа ингээд дээдс одоо ингээд байхгүй болох үе бас байдаг. Тэр нэг шилжилт хийсэн байхад ойлгохгүй үед тэр үед бол ингээд хүүшээ би чинь тархиараа ийм л юмтан байсан юм уу гэмээр нэг өчүүхэн санагддаг. Тэнгүүд хоорондын ялгааг нь маш сайн ойлгож байгаа. Тийм. Айгүй дутуу гэх юм нэг юм ингээд хайгаад төсөөд идэг. Тэр дутуугаа дүүрэх юм ингээд дандаа өөр газараас бид нар гаднаас хайгаал идэм л. Хүнээс ч юм юунаас ч юм хин нэгнээс ч юм уу эсвэл тэрийг нэг юм төр саатуулчих ч юм уу ингээд нэг төрхөн зургийн юм арал байгаад тэгвэл яг дээдс буугаад ирсэн тэр дээдсийн мэдрэмжтэй байхад бол үргэлжийн дүүрэн тийм өвөг сэтгэлтэй ч гэдэг шүү дээ хүмүүстэй яг тийм нэг юм хандсан мэдрэмжтэй байдаг. Уусаа одоо бид нар чинь яг зүгээр дахиад бол эдгээр төвшний одоо давтамж дээр байгаа лээ тий. Тэгтэл дээдсүүд маань одоо хэддгээр давтамжаас бууж ирж болж байгаа. Тэр нөгөө ухамсар мэдрэмж бүх зүйл нь одоо маш их тэр том хэмжээний дээрээс ингээд буугаад ирэхлээр бүхэл биеийн тийм жинхэнэ дүүрсэн мэдрэмж орж ирдэг баг тий. Тэгж хэлж өстой болох юм байна. Ямарсан амар хандсан л мэдрэмж авдаг. Юу лээ бүр нэг юм дүүрэн хандсан жаргалтай гэж бараг хэлж болохоор тий. Гэтэ мэдээж тэр хооронд чинь юм л болж байгаа ч гэсэн тэр бүхэн дээр тайван бүр нэг юм яг тэр асуудал гэж хэлж болно. Тэрний зангилааг олж чаддаг гэх юм уу бүр ингээд. Одоо минийхоор бол юм төгс мэдрэмжлэл байгаад байна. За тэгэхээр нөгөө нэг хүмүүс ингээд одоо зарим нэг хүмүүс сүнс гэд ярихлаар тий бас аюу хайцтай байгаад байдаг. Ер нь одоо ингээд зүр миний өнцгөөс бол сүнс гэдэг зүйл яг л та өөрөө юм байна. Энийг та одоо яг өөрийнхөө өнцгөөр тайлбарлавал танд одоо яг ингээд өмнө сүнсгүйгээр амьдарч байсан. Сүнсгүйгээр жаах тий сүнстэйгээ байсан. Сүнстэйгээ холбогдоогүй байсан үеийн та холбогдсны дараах та гэдэг зүйлээ сая бас юм даваа талуудыг ярьлаа тий. Гэхдээ одоо нөгөө цаашдаагаа энэ сүнс гэд байгаа зүйлээс айгаад байгаа хүмүүст зөвлөхөд ер нь юу гэж тайлбарлах вэ? За яг одоо ингээд миний ойлгож байгаагаар бол ингээд биднэрт тийм сүнс гэдэг зүйл уг нь бидний бүх чадамж боломж нь даалт буюу энэ сүнсний мэдээлэлээс ирээд байгаа шүү дээ. Тэгтэл биднэрт ягаад сүнс гэдэг зүйлийг тийм аимшигтайгаар хэцүү байдалд оруулж бүр ингэж нэг юм цухтгаар мэдрэмжтэй болгосныг ойлгохтой бол одоо кино ч бидний хүүхэд байхаас ахуулаад сүнс нэг юм амар гэдэг мэдрэмжийг өгсөн ба шүү дээ. Дэлхийд даяараа сүнс ихлээр цухтаадаг тийм ээ. Миний ойлгож байгаагаар бол тэр бол хүмүүсийг яг тэр нэг өөртөө нүрд болохгүйгээр айлуулах тэр чадвар чадамжийг гаргуулахгүйгээр удирдах гэж зохиосон юм систем ч шиг санагддаг байхгүй. Одоо сүнстэй киног их хийлгээд хүмүүсийн тархинд бүр тэр сүнс гэдэг зүйл бүр тийм амар зүйл гэдгээр мэдрүүлчихээр хүн өөртөө нүрдэлж чадхаа байж чинь өөрийнхөө чадамжийг гаргаж чадхаа болж чинь тэгээд эхлэхээр яах вэ гэхээр удирдуулж эхлэдэг байгаа. Надад бол яг тэр талаас нь харахаар илүү ингээд сүнс гэдэг зүйлийг бид нар тийм амар гэж мэдрэлсэн байна. Гэтэл одоо бид нар бол эсрэгээрээ сүнс гэдэг зүйлийг харин сайн ярьж бүр ингэж тэлжтэй тэр зүйлтэй бүр илүү холбогдож тэндээс өөрийнхөө өгдөл чадвар хин гэдгийг мэдж таних тийм боломж энд байгаа л гэж ер нь бол бодож байгаа тийм. Одоо яг бидний нөгөө нэг үздэг сүнстэй кинонууд те ерөөдөө нөгөө завсрын ертөнцид гацсан сүнснүүд байгаа шүү дээ. Тийм. Тийшээч явж чадаагүй эсвэл шүтэнч бол залраагүй те тэгээд сквал нэг хүн болдоод буцаа төрөл авалт хийж чадаагүй ингээд нөгөө өгснээ ч мэдгүй завсарт гацсан. Учираас яг нөгөө нэг доод тавтамжаараа ч юм уу тэнд нөгөө оршин тогтноод байна шүү дээ. Тэгээд дээрэс нь яг ингээд яг завсрын сүнсүүдийн тухай ярих юм бол бас зөндөө олон байгаа тий. Тэгэнгүүт бид нар дээр болохоор ингээд бас доод тавтамжаасаа ч сүнснүүд орж ирдэг. Тий. Тэн дээр бас нэг тийм юу гараад яажсан та тэр туршлагаасаа хавалцаач. Тийм.
доод давтамж, дээд давтамж одоо яг ингэж ярьж байна. Доод стейдс гээл завсрах гэл ярьж байгаа боловч хүн гэдэг амтан гэж одоо хэлж болох хүн гэдэг зүйлд өөрөө бүх тэр доодоос дээд давтамж бүгд оршин байдаг. Тэгээд аль нь ч орж ирж болж байгаа. Тэгэхээр доод давтамж гэж ярихлаар нэг юм цутаа ширвэдэх зүйлгүй харин эсрэгээр тэр доод давтамж юм уу завсраас орж ирж байгаа сүнс байвал яагаад тань дээр орж ирсэн шалтгаан нь танд засагдах ёстой, мэдрэгдэх ёстой, тэрийг ойлгох ёстой тийм зүйл байгаад тэрийгээ дээшгээ ховиргож болоод байгаа. Би одоо ингээд яг өөрийнхөө жишээг ярил л да. Анх нөгөө дээдс бууж ирэл тэгэл ингээл яриад ингээл байжсэн чинь би дотроос тийм амар том бардамнал гарч ирсэн байхгүй. Үст хүн болгоны дээр би одоо өстө бүгдийг чадна. Хинч байсан юу ч байсан би бүгдийн дээр баг надаас өөр амар тийм том лаг гэх юм одоо тийм бүр нэг юм өөрийгөө бүр нэг юм дэлхийн хаан болцсон юм шиг мэдрэмжээр хүмүүстэй харьцаж эхэлж байгаа. Гэтэл тэр маань надад тэрийг мэдрүүлэх гэж ирсэн. Тэр одоо доод давтамжаас ирсэн. Одоо эс байгаад байгаа. Эс гэхүү одоо бидний хэл тэр сүнс байгаад байгаа. Тэр сүнс маань надад бардам гэдэг чи ийм зүйл байдаг юм байна гэдгийг ойлгуулахын тулд бүр илүү тэгж дэврэж өгсөн байгаа байхгүй. Миний мэдрэмж дээр тавтагдаж. Миний мэдрэмж хэрвээ надад бардам гэдэг зүйл байгааг бол тэр зүйл хизээч ирэхгүй байсан. Гэтэл надад бардам гэдэг зүйл байсан болохоор тэр бардамлалтай хоршоод бардамчин чамд ийм юм учруулдаг шүү, ийм зүйл өгдөг шүү, ийм хор хөнөлтөг шүү, ингэж хэцүү байдалд оруулдаг шүү гэдэг хамгийн ихээр мэдрэлж байгаа байхгүй. Тэгээд тэрний араас ч хүн за бардам гэдэг бол тийм юм байна. Хүн бардам байгаад ер нь хол явахгүй юм байна. За ойлголоо, ухаарлаа гэд эхлэхдээ тэр зүйл байхгүй болдог шин. Хувирч जैन тэ дээш явчихдээ дээдэс болчдөг. Одоо ингээд сүнс гэдэг чинь нэгсэндээ бидний аим байгаа тий. Бидний одоо сүнсгүйгээр яг амин чанар байхгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр хүн гэдэг амтанг ямар одоо бидний хэлдгээр нөгөө муухай зан чанар маш их байдаг хүнд тий. Бид нар зүгээр сүнс гэхлээрээ л тэр муухай зүйлүүдийг олж хараад байгаа болохоос яг амьд хүнээс хүртэл муухай зан чанар, муухай үйлдэлтэй маш их зүйлүүд гардаг штэ. Тэгэхээр тэр зам байдал чинь угаасаа байдаг учраас тэр зам байдлыг чинь тээцэн сүнс гэдэг зүйл байгаад. Гэтэл бид нар зүгээр тэрийг нь сүнсэн дээр л тийм байгаа юм шиг бодоод. Тийм. Тэр чинь өөрт байгаа болохоор тэрнтэй уйлдаж орж ирж танд байгаа зүйлийг мэдрүүлж та энийг засаарай гэж хоршиж орж ирж байгаа гэж одоо бас хэлж болох гэдэг байхгүй. Тэгэхээр магадгүй тэр сүнс танаас одоо тусламж ирж байгаа ч байна тийм. Давхар би өөрийгөө заснараа тэр сүнс завсарт байлаа гэж бодоход тэр сүнс өөрөө миний мэдрэмжтэй холилдож орж ирэхлээр би тэр зүйлийг ухаарчаад тэр сүнс тэрийг бас давхар ухаарад баярлаа гэдэг дээшгээ тавтамж руугаа явах боломжтой байгаа. Боломжтой байгаа ч угаасаа тийм байгаад байгаа. За тэгвэл одоо доод талын тавтамж гэж ярьлаа тийм. Дээд тавтамжаас ер нь ямар чадварууд танд орж ирсэн гэж боддог вэ? Дээд давтамж гэхлээр л одоо яг л дээдсээс тий. Дээдсээс гэхлээр одоо яг тэр нэг минийх харуул одоо мэрэгүү хаан гэдэг зүйл илүү орж ирж байна л да. Амьдралын нэг юм таних чадвар гэх юм уу. Ийм юм байдаг юм байна. Бид нар тийм юм зүйлүүд угаасаа тохиолддог юм байна. Гэхдээ би энэ дээр ингэж давж гарч болдго юм байна. Бүх зүйлийг ингэж нэг юм хэцүү хүнд байдлаар биш. Ингээд давчиж болдго юм байна. Тохиолдож байгаа зүйл биш тэр зүйлд яаж хандах гэдгийг илүү ойлгуулж илүү мэрэгүү хаан руу хандуулад байгаа юм шиг санагдав. Ер нь тэгтээ одоо бид нар яг ийм сүнстэйгээ холбогдоогүй ч юм уу ийм сүнслэг замаар яваг байгаа үедээ яг ингээ одоо бодохоор айгүй жижигхэн зүйл зовоогоо л яваад байсан юм шиг тий. Одоо бодохоор тэр зүйл нь хэр зовх зүйл байсан уу гэхээр тийм биш байгаад байдаг. Тийм яг үнэ. Тэр бид нар одоо нэгдсэндээ айгүй том цовлонгийн тойргоос гарах ухаан яваад тий. Тийм. Таны өвчсөн тийм байсан одоо яг энэ сүнслэг юм ямар яваагүй байх үед таны одоо тэр мэрэгүү ухаан гэж хэлээд байгаа зүйл танд мэдрэгддэг байсан юм ер нь. За дээгүй. Яг өөрөөхөө шийдэл ингээл нэг юм хийгдэл тэрний ард дахиад нөгөө айдас сэргэлзээ яах вэ бол би яг зөв юм ч буруу юм ч яаж ийний чинь яг ингээд нэг юм оновчтой гоё тэр нэг юм мэдэрсэн өөрөөхөө байгаа тийм мэдрэмжийг л авч чаддгүй байсан байгаа. Одоо ч гэсэн яг ингээд нэг эргээд бодохоор хүүшээ ийм их ахс төвшил явцсан юм уу? Би гэдэг чи яг тэр үеэрээ бодохоор юм өчөөхөн амт байсан юм гэдэг мэдрэмж л айгүй хорч ирдэ шүү дээ. За тэгэхээр танд одоо подкаст ирэхэд өндөрлөө те. Тань сүүлийн одоо хоромыг үлтэй та одоо сонсогчтой хандаж нэмж хэлэхэр зүйл юу байна? Яг сонсогчтой хандж хэлэхэд бол
тий сүнс гэдэг зүйлийг тийм амар гэдэг зүйлээ бити хараарай. Сүнс гэдэг зүйл танд угаасаа байдгаа. Тэр зүйлээс та асар их зүйлийг мэдэж ухаарч өөрийнхөө тэр зориг мөрөөдөл юу гэдэг нь тэр бүхнийг бүтээх тэр ухааныг олж авч чаддаг. Өөрөөхөө байх тэр шин чанар мөнхийн амьдралын тэр нэг гайхалтай амт дүүрэн тэр юмыг олж авч чаднаа л гэж хэлмээр байна. Тэгэхээр сүнс гэдэг зүйлийг харин ч эсрэгээр сайн ярьж бай. Тэндээс ухаарл гэгэрл юу гэдэг тэр бүхнийг олж аваарай гэж хэлмээр байна. Хүн яг нөгөө мөн чанарыг мэдхгүй зүйлээс илүү их айдаг тийм. Мэдхгүй зүйлээс айдаг. Тийм мэдхгүй зүйлээс айдаг. Тэгтэл яг эн чинь мэдчих юм бол та өрөөл байгаа байхгүй тийм. За ингээд ярилцсан баярлаа. За баярлалаа.